За цааны улсын авраг шалгууруулах тэмцээн 14 сарна өнөөдөр эхэллээ. Сэтгэлдээ уулзахгүй юу та? За баярлалаа. Монгол улсын авраг шалгууруулах өсвөрийн санчдын 2026 цаанхүү тэмцээнийг Увсан аймгийн хамт олон тэр дундаа одоо баруун төрийн сумын хан хүлээж авч өндөр зохион байгуулалттай явуулж байгаад би баярлж байна. Яагаад гэвэл энэ өсвөрийн тамирчдыг цаашид бэлтгэхэд Увсан аймгийн хэмжээнд ялангуяа Увсан аймгийн 3-4 сум бол үнэхээр одоо цааны спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг, удирдлагууд нь ч дэмждэг, багш нар нь бол үнэхээр сайн дэмждэг. Энэ бол өвлийн хүүтэнд ялангуяа энэ төсвөр дэвчээрийн энэ хүнд спортоор одоо хүүхдүүдээр зааж хичээлүүлж тэрийг одоо бас спортын зэрэг цолтой болгож явуулж байгаад нь бол энэ багш тасалжуулагчид би хамгийн түрүүнд баяр хүргэмээр байна. За энэ жилийн тэмцээний нэг онцлог бол энэ жил өвлийн цагаан олимпиад бол Итали улсын болно. Энд одоо манай тамирчин одоо нөгөөдөр нээлттэй хийх чинь яг одоо энэ үеэр энэ тэмцээн явж байна. Хоёрдугаарт Монгол улсад 1941 онд хил дамсан хамгийн хол аялал зохион байгуулсны 85 жилийн өчигдөр тохиож байгаа. Тэгээ энд бол бас 12 хүний бие бүрэлдэхүүнтэй хүмүүс Сэлэнгийн Алтан булаг сумаас Улаанбаатар хотын хот руу бол яваад өнөөдөр 2 дахь өдрөө бол яваад Тархан готоор ирлээ. Ингээд цаашдаа бол 6-нд цэцэрлэг төрөлгийн сүлд баган дээр бол барианд орох ийм үеэр тохиож байна. Энэ бол бас өсвөрийн тамирчид тасгалжуулагчид би бас ярьж байна. Энэ бол хүүхдүүд цаашдаа спортоор хичээл урам зориг болох ийм одоо арга хэмжээ болж байна. Тэгээд төгсөлт нь хэлэхэд бол ер нь би өөрөө багасаа санчин байсан хүн. Гэхдээ бол энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нийт увсчууд ялангуяа одоо баруун төрөний одоо удирдлага зохион байгуулалт нийт ажилчин албаагч иргэд балчид та бүхэнд одоо цагаан сарын шинийн мэдлэгээ дэвшүүлээд би хувьсаа болон Монголын цааны холбооны нэрийн өмнөөс одоо баярлалаа илэрхийлж байна. Болцгоо.